Үгүй эдгээр хоногийн дараа Монголын уламжлалт сар шинэ баяр болж байна. Өмнөд аймгийн Говийн байгууллага төрийн үзэгээс монголчуудын уламжлал болгон тоглож наадаж ирсэн Бокстой шагаа танаа зочлын шагаа наадгыг дээлэн хүндэлдэг албан байгууллага айл өргөөрт нээлттэй үржүүлж байна. За би бас чухал хамс гарын алга болох бошуурыг бэлтгэсэн байгаа. За шагаан төрлийн маш олон төрлийн тоглоомнууд байдаг. Шагаа шүрэх, шагаа нислах, шагаа хөрдөх, за морь урдуулах. Өөрөөр хэлбэл маш олон төрлийн тоглоомнууд байгаа. Чухалтай хамт үржиж холбоо байсан байгаа. Бокстой шагаахан өөрөд хамтдаа гарцгаая. Сайн хийж байна. Энэ сайхан хилтэй сайхан өдөр ингээд манай гэр зорчлоо энэ богцоос шагаа танаа зорчлоо гэдэг одоо анх салхийг болоод ингээд манай гэрлээ. Тэгээд шагаа Монгол одоо шагаа гэдэг бол эрт дээр байсан манай монголчуудын ийм сайхан тоглоом наадгаа бэлэг дэмбэрэлтэй ийм сайхан тоглоом наадгаа байсан. Тэгээд монголчууд маань одоо гэртээ шагаатай байх юм бол тэр аль нэг нийтлэлтэй байдаг. За хоттой маань үүчдэг, аривчдаг гэдэг ийм сайхан бэлэглээ шагаагаа бэлэгдэж цуглуулдаг, хураадаг. За тэгээд дээрсэн тоглодог байсан. За бид нар ч нэг морь урдуулдаг. Өнөөдөр бид эдийн тоглосон энэ морийг бол урдуулж их тоглодог байлаа. За дээрээс нь дөрвөн гэрх буюу одоо нөгөө хамраа хэлж байсан. Тэрийг маш их тоглодог байлаа. За дээрээс нь шагаа нислах. За тэгээд долоон шагааг дуугүй долоо гэж тэрийг бас их тоглодог байсан. Тэгээд тэр дуу долоо тоглоом бол бас их ач холбогдолтой. Хүмүүсийн нөгөө хараал юу гэхгүй, хараал юу гэх юм бол шагаагийн нураач гэх юм уу тийм хичээлтэй байх тэр зан зурдаг. За тэгээд шагааны бас нэг ач холбогдол нь нөгөө хүүхдүүдийн жижиг юм гарын төвчмүүдийг хөгжүүлэх юм хөдөлгөөн их хүчин хөгжүүлэх их нэмэртэй. За тэгээд тоол сурах гэдэг ингээд хүүхдийн оюун ухааны хөгжүүл ингээд энэ шагааны өөрийнх нь ач тус бол маш их. Одоо өнөөдөр гэхэд миний нэг мэдэж авсан зүйл бол шагаа гэж яар юм гэдэг юм байна. Энийг бол өдгийн наслахтаа ерөөсөн сонсч байсангүй. Тэгээд өнөөдөр энэ богцтой шагаа танаа зочлээ манайд ирснээрээ өнөөдөр би бас өөрөө хөгжүүлээд танин мэдээд үдээ жил одоо энэ шагааг тоглож өсчөөд шагааг ингэж ил юм гэж ялахдаггүй юм байна, мэддэггүй байна. Анх удаа сонслоо. Тэгээд үнэхээр энэ шагааг чинь хоёр янз байдаг юм биш үү? Тэгээд ингээд ил юм гэж хоёр янз байдаг юм байна. Одоо бол үнэс цааш бол одоо ингээд ил юм гэж энэ шагааг бол хаач одоо ялахдаг мэддэг ийм боллоо. Тэгэхээр ерөөсөө л одоо гэр бүлүүд маань төс маань залуу гэр бүлүүд маань хүүхдүүдтэй шагаа тоглох энэ сайхан шагаа тоглоом авмаа зааж өгөх сурах. За орой цагаар гээд ирчээд сайхан шагаа тоглолцдог юм лээ тий. Тэгээ хүүхдүүд их амин мэдээ хөгжүүлжтэй. Тэгээ би бол тийж боддог штэ. Тэс инфлюенсертэй сургуулиудад гэрийн даалгавар өгөхдөө илүү их унш бич гэхээс илүүтэй нөгөө нэг орой гэртээ гэрийн дээрээ сууж байгаа нэг шагааны нэг төлөв сураад тоглоод байна. Бид ч юм уу би яаж ч ерөөс юм өв сайл руугаа удамжил руугаа чиглэсэн юм бүтээлч юм байна. Тэгээд даалгавруудыг илүү өгөөсэй дотоо юм биш бодож байгаа. Энэ огцтой шагаа танаач гэж ч одоо хүн жилийн турш ингээд явах юм байна гэж ойлголоо. Энэ аймаг даяараа энэ сайхан манай гон байгууллагын үзийг яс санаачлаад явж байгаа. Энэ сайхан арга хэмжээг цааш нь бас аймаг даяараа өргөжлүүлээд аян болгоо, сум болгоо, хүн болгоо гэр бүл болгоо ингээд хэрэгжүүлээд ингээд шагаатай бүр шагаа тоглодог ийм аймаг болвол бас тэр баяртай байна. Тэгээд энийг ч гэсэн миний хувьд бас уриалж болгоны гэр бүл болгоны сум орнуудад ерөн бүгд албан байгууллагууд ингээд шагаатай болоод ингээд утаснаас хол тий орой утаснаас хол шагаа тоглодог хүүхдүүдэд энэ сайхан уламжлалт тоглоомоо зааж өгдөг ийм сайхан уриалгыг гаргаад ингээд аймаг даяараа шагаа тоглодог ийм аймаг болоосай гэж хүсэж өрөөж байна.
Мөн удахгүй хэдэн хоногийн дараа энэ сайхан билетэрэлтэй цаанасаа битүүн болох гэж байна. Манай музейхний санаачлал төлөөс ажлыг манай орой болгон битүүний орой айл болгон сайхан шимлэгээ өөрөө 70 мэлхийгээ тоглоод ингээд цаашаа ингээд энэ сайхан уламжлалаа сэргээгээд хүмүүс шагаад олдог шагаад олдог. Болоосай гэсэн энэ сайхан урайлгыг нийт хөвчүүдэд гаргаж байна. Энэ оройгийн сайхан бидний солихоо үеийг сансан сэргээсэн ийм сайхан үдшиж байсан бас та бүхэндээ баярлалаа.